Монгол Улсын ерөнхий Жухнагийн хөрсөхийн гэгэн ширээд улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болж өнгөрлөө. За энэхүү айлчлал нь гэгэн ширээд улсын төрийн тэргүүн Пап Францисын манай улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал байснараа бас онцлог байлаа. За мөн энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч гэгэн ширээд улсын төрийн тэргүүн 14-р Пап Леотой албан ёсны уулзалт хийж хоёр талын харилцаа хамтын ажиллагаа цаашдын харилцаа хамтын ажиллагааны чиг хандлагуудын талаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцсон. Мөн олон улсын харилцааны бусад тулгымдсан асуудлуудаар ч гэсэн байр сууриа илэрхийлж санал бодлоо солилцсон. Ийм өргөн дэлгэр цар хүрээтэй сайхан уулзалт боллоо. За үүнээс гадна энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгчид гэгэн ширээд улсын төрийн хэрэгжлэх газрын дарга Кардинал Паролин бас бараалсан. За Кардинал Паролин бол өмнөх Пап Францистай манай улсад төрийн айлчлал бас хийж байсан. Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд багтаж байсан. Манай улсыг бас сайтар мэддэг хүний хувьд бас энэхүү уулзалт ч гэсэн бас өндөр ач холбогдолтой мөн хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн тэлэх. За энэхүү айлчлалын хүрээнд ч гэсэн болж буй одоо бас бусад арга хэмжээг бас идэвхтэй дэмжиж энэхүү айлчлалыг бас амжилттай болгоход онцгой хувь нэмэр оруулсан эрхэм байгаа. Энэхүү айлчлалын хүрээнд Чингис хаан үндэсний музей болон Апостолик архив за хуучнаар бол Ватиканы нууц архив хооронд хамтын ажиллагааны тухай санал хүчлэл гар үсэг зурлаа. За энэхүү санал хүчлийн гол ач холбогдол нь бол манай хоёр улсын хоорондох харилцаа болон одоо манай улсын эртний хаад ноёдын зарлиг бичвэрүүд болон одоо захидлууд гэгэн ширээд улсын пап дэлгээж ирсэн захидлуудын талаар судалж мэдэх энэхүү одоо түүхэн баримт бичгүүдийг судлан олон нийтийн хүртээл болгох мөн одоо хойч үдээж гэсэн өлүүлэн үлдээх таниулан дэлгэрүүлэх ийм ажлыг бол хамтран хийхэд одоо энэхүү баримт бичиг өөрөө чухал ач холбогдолтой боллоо. За энэхүү айлчлалын хүрээнд мөн хэдийгээр гэгэн ширээд улсын дипломат ёслолын журамд байдаггүй ч гэсэн манай улсын төрийн тэргүүн бол гэгэн ширээд улсын төрийн тэргүүн асан Пап Францисын одоо гэгэн дурсгал зориулж Пап Францисын бууханд очиж цэцэг өргөн хүндэтгэл үзүүлснээрээ бол энэхүү айлчлалаас онцлог байлаа. За энэхүү айлчлалын хүрээнд энэ үйл ажиллагааг одоо хийх асуудлыг гэгэн ширээд улсын төрийн эрхлэх албанд одоо бас тавихад энэ нааштайгаар хүлээн авч зөвшөөрсөн. Энэ бол одоо манай монголчууд бидний сэтгэл гүн сэтгэл үлдээсэн манай улс төрийн ажил хийсэн Пап Францисын гэгэн дурсгал зориулж монголчууд бидний өмнөөс хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөсөн ийм үйл явдал байлаа. Энийг бол гэгэн ширээд улсын одоогийн Пап 14-р Пап Лео одоо сайшаан хүлээн авч энэхүү үйл ажиллагаа нь өөрөө Монгол улс болон гэгэн ширээд улс хоорондын харилцаа хамтын ажиллагаанд бас чухал нэгэн хэсэг байлаа. Энэхүү айлчлалын бас гол нэгэн одоо үйл явдлууд нэг байлаа гэдгийг бол онцлог мэдээлж байна.